Зя сайн байцгаана уу монголчуудаа бүгдэнд нь баяр хүргэе. Бүх нийт монголчуудаа баяр хүргэе. Тэгэхээр 11 жилийн дараа One Championship дэлхийн аваргатай 2 дахь одоо ингээд дэлхийн аваргатай боллоо. Үнэхээр гайхалтай байлаа. Гэхдээ яг тэмцээнийг үзэж явах явцад болохоор би жоохон айжсэн ялагдчих юм шиг санагдаад одоо яг нэгдүгээр үедэр болохоор ер нь эвгүүтэд явцсан. Үнэхээр сайн залуутай өрсөлдлөө аргагүй л дээ. Угаасаа авраг гэдэг хүн чинь бас маш их өндөр бэлтгэлтэй чадвар бүх юмараа адилхан байгаа. Манай инх хөргөл авраг болохоор хүчтэй, төвчээртэй бүх юм нь сайн бүрдсэн. Ер нь дайчин хүн. Гэхдээ өрсөлдөгч нь бас аврагын хувьд бол авраг гэдэг хүн чинь бас угаасаа дайчин бүх юм нь бүрдсэн хүн байгаа. Тийм мундаг залуутай өрсөлдөөд. Тэгээд яадаг ч гэсэн ялсан үнэхээр их баярлсан. Тэгээд өрсөлдөж явах хувцад олгоор нэгдүгээр үедэр болохоор би бүр амар айсан бүр ингээл санаа зовоол. Гэхдээ тэр үедээ болохоор бодсон л тоо би яадаг ч гэсэн ялагдчих юм бол нэг бичлэг хийгээд тэрэн дээрээ болохоор ингээд хүмүүсийг битгий их шүүмжлээрээ гэж хэлнэ гэж бодож исэн. Яагаад гэхээр тэр хүн болохоор яг нэг хэлэхэд одоо насны зөрүү айгүй ихтэй. Одоогийн энэ өмнөх аврах барьцил залуугаас бол насны зөрүү маш их ихтэй. Тэнгүүтээ үнэхээр мундаг биеийн одоо биологийн нас мас нь хэд байдгийг мэдэхгүй. Гэхдээ үнэхээр гайхалтай бие хаатай, биеийн чадамж үнэхээр сайтай. Насаар ах ч гэсэн ер нь бол нэг дутхгүй гэдгийг харууллаа. Бүгднгээс нь илүү гэдгийг бол харууллаа. Тэгээд яадаг ч гэсэн ялагдчих юм бол битгий их хамаагүй шүүмжлэрээ угаасаа тэнцэн загинж байгаа хүмүүс бас зөндөө байгаа шүү дээ. Өөрөө ч гэсэн ер нь бол хүн тэмцээнд оролцоод ер нь тэмцээнд оролцдог тамирчин хүмүүс бүгдээрээ мэдж байгаа. Өөрөө бас ингээд ялагдаад гарч ирчингүүтээ ямар сэтгэл зүйтэй байгаа вэ? Хүн загнахгүй байсан ч гэсэн тэр хүмүүсийн сэтгэл зүй чинь үнэхээр хэцүү шүү дээ. Тэгээд бас ийм том тэмцээнд ингээд ер нь ингээд явсараад өөрийнхөө боломжоор ингээд явсараад ийм одоо аврагын төлөө тулдаад одоо бүр ялчлаа тий. Гэхдээ ялагдсан байсан бол би хүмүүсийг яадаг ч гэсэн битгий их муухагаар хэлээрээ цахимаар бүлэгддэг хүмүүс их болцсон байлаа. Би болохоор бичлэг хийнгүүт хүмүүс нөгөө нэг бас бодож магадгүй л дээ. Энэ ингээд амар худлаа. Дандаа ингээд магтаал гоё юм яриад нэг тийм сайхан юм яриад. Би ч гэсэн хүмүүсийг шүүмжилдэг л дээ. Одоо ингээд шүүмжилмээр санагдаал төрөл бүрийн тэмцээн үзэж яхад. Гэхдээ тэрийг бас бодож яхад л болно гэж боддгийн. Тэгээд бас ийм өөрөө тулаан мэдэхгүй. Би бол одоо тулаан сайн мэдэхгүй зөвхөн үздэг л хүн. Дөнгүүтээ ингээд тим хүнийг шүүмжлэх бол над миний хувьд бол жоохон тэнэг. Би одоо өөрөө тийшээ гараад өрсөлдөөгүй. Би одоо бүр One Championship-ийн эрхийн төлөөч биш бүр Монгол улсад болж байгаа энэ жижиг тэмцээнд жорж үзээгүй хүн чинь одоо тийм мундаг хүнийг шүүмжлэхэр чинь бас жоохон тиймэрхүү шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ шүүмжлэхгүйгээр тэгээ бас угаасаа би шүүмжлэх хүн олон байгаа гэж бодоод ер нь бол дандаа хүмүүсийг магтсан бичлэгнүүдэд оруулъя гэж бодож байгаа. Тийм болохоор ойлгоорой. Намайг битгий дандаа худлаа байгаад байна гэж бодоорой. Зүгээр л ингээд шүүмжлэх хүн зөндөө мянгаараа байхад би бас ганцаараа жоохон дэмжиж явчих гэж бодлоо. Тэгээд үнэхээр гайхалтай ялтайлаа. Ялагдсан байсан бол би бол тэр хүний буруу гэж хэлэхгүй. Яагаад гэхээр бид нар өөрсдөө дэмжээгүй монгол хүмүүсийн өөрсдийнх нь буруу. Тэр хүнийг дэмжиж одоо инх хөргөл аврах шиг залуучууд бол зөндөө байгаа Монголд. Тэгээд тэд нарийгээ дэмжихгүй. Тэгээд дэмжээгүй байж ингээд ялагдан гут нь ингээд жоохон муугаар хэлээд ахын жоохон тиймэрхүү шүү дээ тий. Хэрвээ ингээд дэмжээд сайн явуулаад ингээд мөнгө төгрөг бүх юмыг нь одоо бэлтгэл сайтай одоо бэлтгэлдээ явах боломжтой ингээд төрөл бүрийн идэж уух юм санаа зовдггүй мөнгө төгрөгөн дээр бас тийм амар санаа бүр баян байлга гайгүй л дээ. Зүгээр ингээд бэлтгэлийг нь ингээд хийлэгчдэг тий. Бүгдээрээ ингээд бэлтгэлдээ явахт нь ингээд яадгийн ямар нэг аргаар ингээд бэлтгэлийг нь өдөр болгон хийлэгчдэг. Тэгээд тийм байхад тэгээд дэмжчихэд тэгэнгүүтээ ялагдцсан байх юм бол бас шүүмжилж байгаа хүмүүс байвал одоо хөрөнгө оруулдаг тийм хүмүүс байх юм бол тэр хүмүүсийн шүүмжлэл бас байж болох юм тий. Тэгэхээр ер нь бол болж өгвөл битгий их шүүмжлээрээ өөр залуучууд зөндөө гарч ирж байгаа. Монголцыгоо бас өчтөр үзээд үнэхээр огшсон. Би бол эрт унтах гэж ер нь ойрд хичээж байгаа. Гэхдээ монголцыгоо тоглолтыг нь гараад ирэхээр яалтчгүй шөнө унтахгүй үзээд байгаа. Та бүхэн ч гэсэн надтай адилхан байгаа бах. Гэхдээ монголцтой адилхан ингээд гарч ирэх боломжтой зөндөө олон залуучууд зөндөө байгаа бах. Монгол хүмүүс бүгдээрээ маш мундаг гентэй, мундаг чадвартай өөрсдөө энэ одоо сэтгэл зүйн хувьд ч гэсэн айгүй мундаг байдаг юм шиг санагддаг. Тэгээд бас сэтгэн бодож байгаа нь бол бүгд маш хурдан
шуурхай. Тэгээд эднэр нь болохоор цуснд нь байдаг бах. Тэгээд яадаг ч гэсэн бүгдээрээ тамирчдаа дэмжээрэй л гэж хэлмээр байна да. Баярлалаа.